Сайн байцгаана уу та нарт энэ өдрийн мэндийг хүргэе. За удахгүй болох сар шинийн баярын бэлтгэлдээ эхэлж байна уу? Манай гэр бүлийн хувьд ч гэсэн одоо баярын бэлтгэлдээ орсон байна. За тэгээд хөдөөний айл гэдэг нэрээр контент бүтээдэг, олон улсад өв соёлоо сурталчдаг гэр бүлийн хувьд цагаан сарын баяртай нэлээд ач холбогдол өгдөг. Мөн хөдөө амьдарч байхдаа аав ээж, ахын дүүс, настан буурлуудаасаа цагаан сарын холбогдолтой ёс жаяг дигийг суралцаад түүнийг аль болох хичээнгүйлэн баримтлахыг хичээдэг. За тэгээд энэ удаагийн эмчилгээрээ олон бүсгүүчүүдийн асуулт ирсний дагуу өөрийнхөө цагаалга хийдэг аргыг хуваалцах гэж байна. За эхлээд ээжээсээ сурсан аргыг хуваалцаад нөгөөх нь хүүхдүүдтэй хийж өгөх дуртай цагаалганыхаа жарыг бас хуваалцъя. Цагаалга хийхэд хамгийн чухал орчин будаа юм. Манай гэр бүл будаа сонгохдоо аль болох том ширхэгтэй, хугарч хагараагүй, агшил цайтай, чанартай будаа сонгохыг хичээдэг. Ээж минь хэлэхдээ будааг агшаахаас өмнө маш сайн 2-3 удаа базаж, массажлж угаавал амттай агшдгаа гэж хэлж сургасан. За 2 дахь журууд арцтай цагаалга. Манай гэр бүл эрүүл хооллохыг хичээдэг учраас сахарны оронд хасарвайн жимсийг буцас уусан дэвтээгээд арцсандаа хутгаж чихэр хамт орлуулж байгаа юм аа. Энэ дотор ямар жимс вэ нөхдөд? Хөдөлгөөн манго үзэм самар.